Бидний мэдэх интернетийн цаана энгийн хүмүүсийн мэдэхгүй өөр нэг далд ертөнц бий болсон нь Darknet юм. Өөрсдийн гэсэн хэрэглэгч дүрм журамтай сүүдрийн гимээр энэхүү орчинд жинхэнэ эрхчлөө биегэгддэг. Хиндэж танигдахгүй хүссэн зүйлээ хийж болох энэ ертөнцид хөл тавих үе таалга нь Tor хэмээх хөтж юм. Тус хөтжийг ашиглах нь хууль зөрчсөн хэрэг биш боловч гэмт хэргийн шинжтэй олон үйлдэл хийх боломж олгодог учраас олон улсад ихээхэн шүүмжлэл дагуулад байна. Интернет цахим сүлжээнд хүн бүр өөрийн гэсэн IP хаягтай байдаг бөгөөд үүнийг таны машины улсын бүртгэлийн дугаартай зүүрлэж болох юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг замын цагдаагийн газар хянаж байдаг шиг цахим ертөнцийн хөдөлгөөнийг холбогдох байгууллагууд энэ мэт олон нууцлаг дугаарууд ашиглан хянаж байдаг. Харин Tor хөтөж 3 давхар нууцлалын систем ашиглан IP хаяг буюу машины дугаарыг өөрчилснөөр та хиндэж танигдахгүй болдог. Уг нууцлалын системийн ажиллагаа нь сонгины хальстай ижил давхарласан байдаг учраас энэ аргыг Onion routing гэж нэрлэдэг бөгөөд цэг Onion төгсгөлтэй цахим хуудасуудад зөвхөн Tor хөтчөөр нэвтрэх боломжтой. Интернетийн нэгэн адил Tor болон Darknet-ийг мөн л батлан хамгаалах салбарт ашиглахаар бий болгосон ба тус салбарын ажилтнуудад дэлхийн хаанаас ч нууц байдлаар интернет цахим сүлжээнд нэвтрэх боломжийг олгох учиртай байв. Ингээд 1990-ад оны дундуур наавал судалгааны лабораторийн эрдэмтэн Paul Severson, David Goldschlag, Michael Reed нар Onion routing системийн зарчмыг бий болгож 2002 онд анхны загвараа туршжээ. Гэтэл тус хөтчийг хэрэгжилж байгаа хүмүүр Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах салбартай ямар нэг байдлаар холбоотой болох нь тодорхой болох байсан тул 2004 онд тус лаборатори Tor хөтчийн source кодыг олон нийтэд нээлттэй болгосон. Хүмүүр тус хөтчийг хэрэгэлдэг болсноор нууц байх ёстой албаны хүмүүст үүрэгт ажиллаа гүйцэтгэх бодит боломж бүрдэнэ гэж тэд үзжээ. Tor нь Darknet хэмээх нууц ертөнцид хэрэглэгчдэд зөвхөн интернет сүлжээг ашиглах боломж олгох бос мөн давхар нууц байдлаар цахим хуудас ажиллуулж хууль бус наймаа хийх боломжийг олгодог. Энэхүү хөтөж хууль бус олон зүйлийг боломжтой болгож байна. Яа харахгүй дутагдaltaй тал боловч хүний эрх чөлөө хязгаарлагдмал өндөр хараа хяналтанд ор амьдарч буй хүмүүст элдэв дарамт шахалт ял шийтгэл өртөлгүйгээр үннийг мэдэх мөн түгээх хэрэгсэл болж байгаа нь үүний гол давуу тал билээ.